намайг бол оюун чимэг гэдэг. Тэгээ хүмүүс бас тусламж үйлчилгээ үзүүлээд өөрийнхөө чадах хэмжээний юуг үзүүл сургалт сурчлагаа хийж одоо ажилтан туслая гэсэн югаар л ажиллаж байгаа. Сайн өөрийнхөө сайн дурыг өөрийнхөө хүслээр л югаар ажиллаж байгаа. Эрүүл мэндийн хийг сонгосон одоо гэдэг юм уу тэр шалтгаан болохоор биний бас ингээд сонирхдаг. Ер нь бол хүн ардын одоо эрүүл мэндийн төлөө бас өнөөдөр болохоор бид нар одоо энэ өрхийн эмнэлгийн харьяаны одоо манай одоо ард эрхэн одоо нярай хүүхэдтэй айлд ирчээд энэ айлд болохоор ер нь хүүхдийн одоо бас юуныхаа эргэлтээр ирж байгаа. Та тэр зөвлөгөөг өгч одоо яг төрс өдрөөр вакцинд очих хэрэгтэй гэсэн юуг нь ойлгуулсан. Тэгээд хүүхэд нь бол эрүүл одоогоор л яг нэг тийм янз бүрийн асуудалгүй байна гэсэн. Тэгээд санамж гарын авлага бас өөрт нь олгосон байна. За яг хөө тэгээ ер нь бол бас янз бүрийн айлуудаар орно. Тэ амьдрал нөхцөл болцоо мууч айл байна. Зүгээр бас одоо ингээд одоо бас юм дотоод гажих юмгүйч гэдэг юм уу одоо бас янз бүрийн одоо үзэл бодолтой тэгээд бас тэ ингээд ороод ирэхэд чинь бас зарим хүмүүс л айгүй гоё хүлээж аваа за яаж яах вэ хөө би бас нэг тиймэр байх юм дээрээ тийм та нэг ийм их юмыг санал болгоод өгөөч мөгөөч гэдэг юм уу тиймэрхүү юм дамнууд хэлдэг зарим хүмүүснүүд баг нэгтэй бас нэг тэ бас нэг хүлээж авах баг юу хийж байгаа юм бол дооч гэдэг юм уу нэг бид нар юу тиймэрхүү юм байдаг янз бүрийн бодолтой дөө ер нь өөрөө тэгэл тэр хүмүүсийн юунаас тэгэл тааруулаад харьцаал гардаг да. Тэгээд тусламж үйлчлэг авъя гэсэн хүмүүс нас тусалж хайсан гэж боддог.